Сайн байцгаана уу хүүхдүүдээ 7 дугаар ангийн уран зохиолын хичээлийн Бурхан Богд аав хоёр өгүүлгийг ухаарч уншиж ойлгох сэдвийн видео хичээл эхлэхэд бэлэн болсон байна. За сэдвийн хүрээнд бүгдээрээ зохиолч Пүрэв Сүрэнгийн Бурхан Богд аав хоёр өгүүлгийг уншиж тэтэртэй тэмдэглэл хөтлөнө. За тэгэхээр багш нь зохиолыг 5 хэсэглэл болгож хуваасан байна. Үүнийг хараагаар уншаад хэсэглэл тус бүрийг ойлгосноо төвчтэй давчлан бичээрэй. За ингээд зохиолыг уншаад дошил бичсэний дараагаар болон мөн зохиол уншихад мэдэхгүй үг хэллэгийн тайлбар хэрэгтэй болж байна. За тэгэхээр багшийн зүгээс бол бор дүрхэн тавилгатай жижигхэн байшин зэврүүхэн, манааны шовгор, дагтаршсан газар, пижүний хідэн шил, төмөр дигээгээ хан хийлгэн унгаад гэсэн үгсийн тайлбарыг өгж байна. За эдгээрээс өөр үгсийн тайлбарлах шаардлага гарах юм бол журмалсан толь болон их тайлбар толийг сурагчид та бүхэн ашиглаарай. За зохиолоо уншиж ойлгоод дошил бичсэн юм чи одоо бүгдээрээ агуудгын талаар үнэлэлт дүгнэлт хийж бичиж тэмдэглэе. За тэгэхээр та бүхэн дараах 8 асуултанд зохиолоо ахин нэг удаа уншиж байгаад маш сайн анхааралтай хариулан бичээрэй. За энэ хичээлийн гэрийн даалгавраар та бүхэнд харьцуулт хийх даалгавар өгч байна. За нэгдүгээр та нар Бурхан Богдын өмнө амьдарч байсан гэрээг одоогийн амьдарч байсан гэртэй харьцуулна. Жишээ нь гэхэд өмнөх гэр нь бол 2 өрөө, өвлийн, бац зууны том дүнзэн байшин байсан. Мөн ногооны жаахан талбайтай байсан. Гэтэл одоо амьдарч байгаа ер нь бол бор дүрхэн тавилгатай, жижигхэн тийм байшин гэж дүрслэгдэж гарч байгаа. За мөн Бурхан Богдын дүр болон аавын дүр хоёрыг хэдүүлээ харьцуулъя. За Бурхан Богд бол ядуухан амьдралдаа гутрах нь үгүй, аавыгаа их өрөвддөг, мэдээ орсон цагаа заал аавтайгаа өссөн, онцоос өрдөн авдаггүй гэд Бурхан Богдын дүрийн онцлог гарч ирж байгаа. За аавын дүрийг харьцуулах юм бол хүүгээ ажилд сургасан, насаараад манаач хийж явж байгаа, хүүдээ амиа тавьдаг гэсэн юм онцлогоо гарч ирж байна. За тэгэхээр энэ онцлогоос шалтгаалan хүүхдүүд та бүхэн өргөжлүүлэн өөрсдөө уншсан хэсэг тус бүрээс эдгээр дөрвөн онцлогийг харьцуулан гаргаж ичээрэй. За зохиолыг уншиж судалсан юм чи одоо бүгдээрээ өмнөх хуулиарт өгсөн зохиолтойгоо мөн адил харьцуулан ойлгоё. За нэгдүгээр та бүхэн төдвийн 90 цагаар туурд гарсан номын фонт ч юуны дүрийг
За энэ зохиолд гарсан аавын дүртэй харьцуулж ямар ижил шинж байгааг нь онцлон гаргана. Хоёрдугаарт шүхэрч буйны хүүгийн одоо тэр амьдарч байсан цаг хугацааг болон бурхан богд хүүгийн амьдарч буй энэ үеийн хоорондох цаг нийгмийн асуудлыг харьцуулан дүгнэлтжээрэй. За хэрвээ 3 дугаарт нь чамд зохиолч болох боломж олдох юм бол аав хүү хоёр цаашид хэрхэх бол хүүгийн амьдрал яах бол аав одоо хүүгээ ихтэй сургуульд оруулахын төлөө юу хийх бол гэх зэргээр та бүхэн таамаглаад хэсэгхэн за 60-аас 80 хүүхдэд зохион бичдэг өгчөж болно. За ингээд хичээлдээ анхаарал хандуулсан хүүхдүүд та нартай баярлалаа.